миний үс гэж бүр нэрээ салхинд хийсчихээр зүгээр ингээд хөвсийг бол аимшиг болох юм да. За. Нэг 0 орох хэрэгтэй юм шиг. Самбайцхан YouTube үзэгчтэй өнөөдрийн маань бичлэг тавтан байвал өнөөдрийн бичлэгээр яг би юу хийх гэж байна гэхээр Монгол хоол одоо энд байгаа Америкчуудад ажлынхаа хүмүүст Монгол хоол хийж өгч байгаа. Тэгээд Монгол хоолоор яг юу хийх вэ гэхээр цөмөн хий гэж бодож байна, хуушуур хий гэж бодож байна. Бол ихэвчлэн наадмын үеэр манайхан бөөнөр иддэг. Тэгээд 100 бас нэлээ иддэг. Тэгээд цөмөн бас ер нь Монголд очсон хүн болох ингээд идэхийг хүсдэг болохоор яг энд цөмөн тэглэж бас ингээд хуурай яг хийж болох хоол нь яг энэ хоёроос юм. Тэгээд надад нэг юм бэлэн болгосон одоо бэлэн юм уудтай шүлтэн хоолнууд байгаа. Тэгээд энэ хэдийгээр ямар ч тач хийгээд тэгээд хайрцагт ингээд хүмүүст өгье гэж би бодсон. Тэгээд жоохон өчтөр би ажил дууссан. Тэгээ өнөөдөр ер нь бол ингээд завтаагаа тийм болохоор миний бичлэгтэй маань хамтаагаараа тэгээд гадаадчууд Америкчууд энд байгаа Америкчууд ер нь Монгол хоолыг юу гэж хэлэх нөө бүгдээрээс харцгаая. Одоогийн байдлаар миний гээс авчирсан юм гэх юм бол нэг юм аксын ундаа надад надад нэг юм айл дээр хийж өгнө гэж бодсон юм мах байсан. Тэр мах авсан. Тэгээ нэг юм бэлэн хоёр уудтай юм нэг юм хоол ба Астогоос нүүтийн банд шүү. Тийм. Тэгэхээр хоолоо хийгээ. Сая хаад тусламж хүсээд тэгэхгүй би бүр хаана юу байгааг нь ч мэдэх маа. Яаж юм ажиллуулах яасан юм мэдэхгүй болохоор here's what I have now. Ийм том тогоо ахууллаа. Тэнгүүтээ цовингаас ихсрэхийн тулд энэгээр таглах юм гинэ. Ингэж сайхан таглаж байгаа тэгээс ихсрэнэ гэж. Тэгээ эндээ сайхан гурлаа зураад тэгээ нэг ийм хоёр мах ахууллаа. Ийм нэг хоёр тэгээд надад ийм ground beef-нээс бас дахиад нэг авчих واخ. Энэ би өөрөө авчирсан. Тэгээд дахиад нэг ground beef авчихна. Нэг ийм том ловон тэгээд өөрөө л хулсан. Энэ тосоо халаалсан. Тосоо халаалуулаад энэ хэсгээс халаалуулсан. Тэгээ нүнгээр гурлаа янда. Яа на Монгол хийг аяга утсан болохоор би бүр аяа. Одоо гурсан. За хоол хийж. Анх өөрөөс уухтасээр дээшийн хэсэгт ачаан зүгж байна. Монголд бол ихвч зүгээр дараа шууд дараа гажгаад зүгсэн аваасаа. Чи энэ болохоор за хүний хоол хийж байгаа юм да гэж бодсон. Дээшийн хэсэг ба тэгээд яаж вэ? Я одоо тооцоо. Би нэг хоошоор тэгээд юу цэвэн хоёр гурилыг зэрэг шууд дуусчих байгаа байхгүй юу? Тийм болохоор дуушурны гурилыг бүдүүсээ дуусчих байхгүй. Манай өвөө дандаа хэлдэг. Сайн 300 дахь хүний ингээд нэг 100 гурилынхаа одоо ингээд компонент цэвэрхэн байдаг гэдэг. Хөөе миний тэгээд нэг юм. Бас их хатууд уулзахгүй хичээжлээ. Хатууд ороогүй. Бас их нэлцэн хаач биш байлаа. Надад сайн. За хорлолтой. Одоо энэ хооронд махаа тэгээд ногоонуудад хэлтэйсэн. Тогоонд айгу чимээтэй байгаа болохоор энд ногоон ажиллаж. Яа, ер нь их юмнуудаа бэлтцээ. Одоо гурилаа бэлтэж хайраад хайж тавиад тэнгүүтээ юмнуудаа хураад юмны жоохон дистаралт явахгүй бол Монголд байдаг шиг хийчих юм бол фейлдэж магадгүй. Тийм болохоор жоохон
хайрын сайхан. Ээж ажилласаа гэрт ирэхэд байгаа ш. Тэгэхээр хайрын сайхан яа. хайрч юм. Яг уг нь туслаад тосолж болоход байсан л та. Гэтэ яг ингээ хайрч болно гэж бодоод хайрсан сайхан цөв юм. Хайрсан гурлах цөв юм гоё шүү дээ. Бараг л болсон. Ингээ бүгдийг нь хайраад байгаа. Энэ бэлдсэн гоон хийсэн энэ махан байна. Энэ хэрцэн цогноо ийцэн. Одоо ерөнхийдөө бол хайрлалтанд орё. 4 цаг болж чинь 5 цагаас манай фран гэдэг хүний нөөцийн хүн явна. Тэрнээс өмнө бүгдийг нь болох хэрэгтэй. Хоошорныхаа гурлыг ингэж хэлсэн. It looks like tortillas. What is this called? No, it's just a flour. Yeah, but what is it called? It's for the food called turban. She's making turban for me. Beef base here. Ini kosong meron siya. Ana тачид ашиг гэж би бодож байна. Миний шиг амар ядаргаатай ингээд яг хөлөрхөөр ингээд тошоо уусаад уучаад. Тэн хайхад үгүй тошооны хамаа бичсэн. Чороо хийдэг бичсэн. Тэнийг хөртийн жижигэн хүн шууд хийж бодож байгаа болохоор энэ бүрч баха. Хошорч амархан Покемон бэлдсэн болохоор одоо илдээл чимхэл Called, I'm saying called Hosho. Hosho? Yeah, Hosho. Not too thick, right? Not too thin. Just follow. Okay. Not like this. Yeah, it's it's like dumpling but bigger. Fried dumpling. Is this it for the Yeah, sure. Nice. That's such a good hack. Yeah. Oh. Yeah. I just saw myself there. I was surprised. 근데 비 아이고 뭐 호쇼 히디쇼. You said you gotta catch up to me. You gotta catch up to me, ho. Yeah. Yours are better. Oh. Honey, the big boy. It's just city. City is so hot. No, like sweat. No, you don't have. Don't think you're get bigger when you have a baby. Really? That is a bother for mansplaining that to me. No clue. Yeah. Two and just awesome, man. You know. And here she's still making the hoshos. Yo. Yo. No. Just I'm showing them like improvement. It's her first hosho, and the second, like now, see. Mongolian cooker, Alyssa. Kitchen, chef. 3-star Michelin. Yes, chef. So hosho not malagay mo po. Ito hindi yung fit-fit. Chingchok dito sa. Yung hosho to joong skip hanggang siya na. Kaya ako hosho din. So this is my first time trying this. I added some mayo on top because I like mayo. Wait, let me not eat the meat first.
How is it? It is good. I don't need a lot of pork. That's why. What? I don't need a lot of pork. Oh, it's That's why- beef. Oh, it's beef? Yeah. Okay. I like it. I like the consistency. Uh-huh. Is this potato? No, What it's is a it? flour. Oh, I like that. Thank you. It's really good. What about the hosho? I like that too. I like With the mayo. Ганцаараа ингэж хоол юм ингээд олон хүний хоол юм идчих ёстой болохгүй байж таа. Йоо ёстой. 2-3 цаг алаа их байна. Одоо тэгээ 2 цаг өнгөрөөгөө ихсэн ч одоо ингээд 5 цаг болж байна. За одоо энэ сүүлийн мөсөөр шаардлагатай дуусаад тэгээд хайрцаглах ажилдаа ороод тэгээд хүмүүс хараад өгöd оо. За хоолоо хийгээд дуусчихлаа. Одоо тэгээд бүгднийг нь хайрцагласан. Нэг иймэрхүү байдлаар хайрцагласан байгаа. Тэгээд жоон цөөгөн ингээ хоёр хошигтай. Хангалттай. Тэгээ ажлынхаа газрын хүмүүс төгөх болохоор ингээд энэ болохоор минийх 3 хошигтай. Яашин доод товчооч тавьчихсан гоо. Аав дээлээ тавьчихсан. Ой, хатуу баг. Яста. Ачаам байна. Ингээд нэрүүдийн бичээд ингээд тавьчихсан. Бай. Монгол мацтай. Халууцтай байвал нэг ингэрээ сугалдарлчихна. Яна. Одоо утсан дээр Монголын тугийг харуулт юм яа мэдгүй. Бичлэгээ авмаар байдаг. За. Hi Annie. Hi. Yeah, it's my traditional clothes. For I made Mongolian food today. You want to try? Yes. Yeah, it's called turban and hoshor. That one is a hoshor and it's the turban. What is it? Like it's just potato, carrot, onion and flour. Wait, meat. if I bite it, is there a certain way I need to eat this? I don't want to be like fucked up. No, just you can eat it with the ketchup, like whatever like you want. It's not like salty at all, so you can add sauce. What the fuck? You like it? Ah, I love you. thank you. How's my coat? You look cute as fuck. Thank you. Cute as fuck. Hello. On traditional clothes. За ингээд өнөөдөр ингээд дуслаа. Тэгээд ерөнхийдөө манай ажлын газрын ажилчид зөвхөн өдөр аягүй хөөрхөн сэтгэлдээ хүлээж авсан. Тэгээд өөндөө надад баярлаа гэдэг. Тэгээд амталж үзээ. Тэгээд ер нь гоё байна гэдэг. Ялангуяа цөөвөнд аягүй дуртай байсан. Тэгээд угаасаа ойлгомжтой байсан л та. Миний хийсэн хуушуур аягүй нэг тийм жоохон давс смуутай. Тэгээд дээрээс нь тэр гурилан жоохон надад таалагдаа. Гэхдээ болох нь бол бүгдээрээ болсон. Гэхдээ хуушуур жоохон амт чанарын хувьд жоохон муу байсан. Тийм болохоор би цөөвөндөө угаасаа би баярлаад өсчээд тэгсэн чинь манай хэд ч гэсэндээ аягүй хөөрхөн цөөвөнд нь аягүй дуртай байсан. Тэгээд одоо дахиад манай тэр хоос хийдэг брейлинг явах аягүй хөөрхөн. Яа өстө чиний тэр хийцэн байсан тэр нэг гурилтай нэг махтай тэр яатсан байсан амар гоё хоол байсан. Чи надад дахиад байвал аваад ирээч гэв. Тэгээд яг гоё гол хэсэг дээр нь хүний оц сандарчтэй. Тэгээд зурагч авч чадсангүй. Тэгээд за өнгөрсөн гэх. Тэгээ сая аяг тавгаа аваад бүгднийг зөвлөчээ. Тэгээд тэр орд буцаа зөвлөчээ. Тэгээд бичлэгээ өндөрлүүлэхээр шийдлээ. Тэгээ одоо дахиад нэг охин манай нэг найз байгаа. Тэр охинд хоолоо өгөхдөө чинээсээ реакшн нэг харахаас. За